Ер нь бол гэр бүлийн гадуур харилцаа одоо араар тавилт гэдэг юм уу те нууц амрын харилцаа гэдэг юм уу. Энэ тухай одоо үнэхээр баг энэ одоо гэр бүлээс гадуур харилцаа үүсгээгүй гэр бүл их ховор байх шиг байна. Маш олон зүйл хүндэгддэг учраас ийм гэр бүлээс гадуур харилцаа тухайн хүн сэтгэл зүйн маш хүнд ийм цочрлыг өгдөг. Зарим талаараа бас ингээд нэг тийм баг ингээд нэг юм аваар осолд ороод яс хугарж байгаатай адил өвдөлтийг тухайд өгдөг. Хаагдмал тий даруу эсвэл одоо бусдад тоогддггүй байсан ч юм уу тий олон эмэгтэй хүнтэй үерхэж үзээгүй унтаж үзээгүй учраас хижээл насандаа буюу одоо 35-аас дээш яваад ирэхдээ яг тэр хэрэгцээг нөхөх гээд байдаг юм санагдаад байна. Манай нөхөр гэдэг юм уу ихнэр ингээд өөр хүнтэй болцсон. Ингээд ийм баримтууд нь байна. Би ингээд утсыг үзсэн. Тэгээ би ингээд чатыг уншсан. Энэ хоёр ингэдэг юм байна. Тэгээ би бүр очиж уулзаад би зодцсон нөгөөдхийг. Эсвэл эмэгтэйчүүд нь очиод би маачсан гэдэг. Тий. Зодтолцсон гэж зодцсон гэдэг. Тэгээ би одоо юу яасан? Facebook олон нийтийн сүлжээн дээр зураг хөргийг тавьсан. Гэхдээ нөхрийнхэн ч юм уу эхнэрийнхэн зургийг тавихгүй.